Арилжаа гэдгийг яг хүмүүс жоохон буруу өнцгөр хараад идэв юм шиг надад санагддаг. Зүгээр л нэг компьютер, интернет компьютер байхад уус хүмүүс ч тэгж тайлбарлаад байна л да. Зүгээр л интернет компьютер байхад чи санхүүгийн чи 21-р зуунд арай мөнгөгүй байгаа юм биш байсан юм шиг. Яг тэгж тайлбарлаад байна. Гэхдээ трейдер лайфстайл буюу яг тэр арилжаачин хүний амьдралын хэв маяг гэдэг зүйл шал өөр гэдэг байхгүй. Яагаад гэхээр тэдгээс өдөө хүртэл би одоо ингээд зүгээр бүх юмаа гуглгээд бодоход ганцхан юм байсан нь зүгээр би арилжааны учрыг олох биш өөрийнхөө учрыг олох гал яваад ирсэн байхгүй. Тэгвэл би яахаар айд юм, би яахаар хэрэгэлцдэг юм, би юу ямар хүн юм, яагаар миний уур хүрдэг юм гэдэг ч юм. Хоёр дахь юм бол угаасаа Монголд анханасаа буруу энэ зах зээлийг маа гэж сурчилсан учраас орж иж байгаа хүмүүс ч гэсэн надад тийг санагдаад байхгүй. Айгу буруу одоо үүдээ сэтгэл зүйтэй одоо үүдээ мөнгө амар чухал юм байна гэж энэ зах зээл рүү анх орж ирдэг байхгүй. Тэг мэдээж яг би ч гэсэн тэгж орж иржсэн л та. Гэхдээ тэр миний хамгийн том алдаа юм байна гэдгийг ашигтай арилжаач болж байгаад мэдэрч ойлгож байна.